Сайн байна уу? Сайн байна уу? Түргий. За өнөөдөр подкастн дээр хишгэ байна, Марна байна, Гана байна. За өнөөдрийн гол сэдэв болохоор эрүүл ба эрүүл биш гэр бүлийн тухай ярьж байгаа тийм ээ. Ерөнхийдөө эрүүл гэр бүлд ямар шинж тэмдгүүд байдгийг, уур амьсгал нь ямар байдгийг, эрүүл бус гэр бүлд бас ямар шинж тэмдгүүд байдгүй гэдгийг ярих гэж байгаа. Гэтэ мэдээж хэрэг бид нар бүх шинж тэмдгүүдийг яривал цаг маань багтахгүй бах. Тэгэхээр нэг гол гэсэн үндсэн те нэг 2-3 шинж тэмдгийг ярина. За тэгээ дээрэс нь манай подкастын бас гол онцлог байгаа шүү дээ те. Архины хамааралтай гэр бүл дээр тулгуурлаж ярьдаг байгаа. Тэрүүгээрээ босод одоо подкастуудаас жоохон өөр байж магадгүй тийм ээ. Тэгэхээр манай подкастыг сонсож байгаа хүмүүс маань манай гэр бүлд арх удаг хин нэгэн байгаа бол бас манай гэр бүлийн уур амьсгал ямар байдаг вэ гэдэг талаар ерөнхий шинж тэмдгийг өнөөдрийн подкастаас сонсож болох юм тийм. Манай гэр бүл уг нь ямар байх ёстой юм бэ гэдгийг эндээс яг өнөөдөр энэ хүмүүс маань бол ойлгоод авчих гээд байгаа юм тийм ээ. Гэр бүлийн гишүүд маань бие биенээ хэр үнэлж байна гэдгээс хамаарат за эсвэл хэр хүлээн зөвшөөрч байна гэдгээс хамаардаг тийм. За хүлээн зөвшөөрөл гэдэг аягүй чухал шүү дээ. Яагаад гэвэл архиудаг тэр хүнийг бол хүлээн зөвшөөрөхө болцсон байдаг шүү дээ тийм. Манай аав ээж гэдэг юм уу тийм. Ер нь хүлээн зөвшөөрөхө болцсон байдаг. За өрхийн тэргүүнийг хэр хүндэтгэн хүлээн зөвшөөрч байна. Энэ бас нэгэн чухал юм болоод байгаа. За тэгээд өрхийн тэргүүн үүрэг хариуцлагатай хэр одоо хариуцлагатай байна гэдгийг бас оруулж байгаа тийм ээ. За тэгээд гэр бүлийн гишүүдийн ярилцах ярианы сэдэв зэргээс хамаарат нөгөө гэр бүл маань эрүүл ба эрүүл бус гэсэн хоёр категорид хуваагдаад байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр яг энэ нөгөө бие бинийгээ хэр хүлээн зөвшөөрж байна гэд сая бас манай Ганаа сэтгэл зүйч яг онцолж хэллээ шүү дээ. Энэ чухалаа гэд. Архиугаа дагаа тэр хүнийгээ ер нь хүндлэхэ болцсон байдаг, хүлээн зөвшөөрөхө болцсон байдаг. За нөгөөдөгөөс хүүхдүүд хоорондоо харилцаас хүүтэн хөндөй болчихсон байгаа гэдэг шүү дээ. Тэндээсээ ингэж нөгөө бие бинийгээ ах, эгч, дүү гэж нөгөө хүлээн зөвшөөрөл бас бусад гэр бүлтэй ботход одоо нөгөө сул агаад байдаг шүү дээ, тий. Яг үнэ. Бас нөгөө талаас энэ подкастыг сонсож байгаа хүмүүс гэр бүлийн гишүүдийг ярилцах ярианы сэдэв гэхээр одоо яг юу хэлээд байгаа юм бол гэх тээ. Ярилцах ярианы сэдв хязгаарлагдмал юм уу? Эсвэл үнэхээр чөлөөтэй одоо бүх зүйлээ ярьж гинөө гэдгээс хамаарат эрүүл ба эрүүл биш хуваагдана гэдэг байгаа штэ. Тэгэхээр тэр тал дээр ер нь та хоёр маань хүмүүст хэлж өгвөл. Ер нь бол яг архины хамааралтай гэр бүл дээр ярилцах ярианы сэдв явцсан хүрээний юм ярьдаг. Өөрөөр хэлбэл өдөр тутмын зүгээр те. За өнөөдөр яаж л одоо эрүүл 50 унтчих вэ те, яаж л энэ үнийг архинаас гаргачих вэ, би яавал сайн байх юм бол өнөөдөр гэр бүл нэг 50 байгаа те, хоол хүнстэйгээ байх юм болоо чи өнөөдөр одоо юу хийсэн, чи өнөөдөр хаагур явсан гэдэг юм гэх мэтлэн зүгээр нэг юм өнгөн өдөр тутмынхаа нэг өнгийн юмнуудыг л яриад байдаг. Өнгөцгөн те. Яг ингээд нөгөө нэг зүр сэтгэл рүүгээ өнгийсэн, за эсвэл ирээдүгөө төлөвсөн юмнуудыг ярих нь айгүй нэг хомс агаад байдаг. Яагаад гэхээр энэ архины хамааралтай гэр бүл дотор ер нь нэг зонхилдог уур амьсгал юу вэ гэхээр яг юм уур хилэн байдаг, гомдол байдаг, хэрүүл маргаан их байгаад байдаг тий. За ойлгох одоо тий гэх мэтлэн нэг уур амьсгал өөрөө нэг ихэвчлэн нэг юм таагүй уур амьсгал ноёлж идэг учраас яг энэнд чинь нөгөө хүмүүсийн ярих ярианы сэдв баг байна гэдэг чинь тэр хэмжээг нэг сэтгэх хүрээ бас айгүй ингээд хязгаарлалт болоод байна л гэсэн үг шүү дээ. Тэр ийм таагүй орчинд хүн чинь яаж ирээдүйд ингээд сайхан байна тий би өөрөөр одоо тий өөрийнхөө одоо хөгжүүлэх юмнуудыг яаж хийх вэ, хинтээ уулзах вэ гэдэг юмнуудыг сэтгэх юм арай багасаад яаж би өнөөдөр тайван байх вэ? Яаж өнөөдөр нэг амар тайван хончих вэ? Тэ тэр уусан болов яасан бол гэдэг нэг юм явцсан хүрээний юм сэтгэл яаж уулахгүй байх вэ тэ явцсан хүрээний юм сэтгэхэд байна гэдэг чинь тэгээд тэр хэрээр яриамаа ч гэсэн яг тийм явцуул болчиход байна л да. Энэ нэг талаас бас нэг үүрэг хариуцлага төр тулгуурласан яриа болоод байна те. Тэ одоо чи даалгавраа хийсэн үү? Гэрээ зэвэрлсэн үү? Хичээл ном чинь дүн мөн чи ямар байсан гэдэг ч юм уу те. Эсвэл бол эхнэр бол хэрвээ нөхөр уудаг байвал яаж нөгөө хүнээ уулахгүй байгалах вэ? Нэг юм үүрэг хариуцлагатай юм шиг те. Бүх зүйл дээр нэг юм үүрэг хариуцлагын харилцаатай. Гэтэл яг үнэндээ нөгөө зүр сэтгэл дотор байгаа сэтгэлээсээ ярилцах, ирээдүгөө төлөвлөх гэдэг юмнууд огт байхгүй болчиход байна л гэж хэлж штэ тий. Тэр нь бол нэг байнгын айдас төгшөөр байгаад байдаг штэ. За нэг өчигдрийн зүйл өнөөдөр битээ болчихосоо гэдэг. Тийм учраас нөгөө айдас төгшөөр шавлаад бухимдал байгаад байдаг. Тийм учраас энэ яг тэр өнөөдөртөө ингээд ийм амар тайвнаар байхад хэцүү байгаад байна. Энэ одоо энэ сэтгэл зүгэл хэрхэн авч явах вэ гэдэг эрүүл ба эрүүл бас гэр бүл дээр
чухал юм шиг санагддаг. За тэгэхээр хэдүүлээ яг нөгөө шинж тэмдэг рүүгээ орё л да. Жишээлбэл энэ дээр ингэж байна. Эрүүл бус гэр бүлийн нэг шинж тэмдэг нь ганцхан хүнд төвлөрдгөө гэдэг чинь тий. За тэгвэл архины хамааралтай гэр бүл дээр яаж энийг одоо ганц хүн төвлөрдөг гэдгийг яг юу гэсэн үг вэ? Ойлгомжтой тий. Яг л нөгөө архи ууж байгаа хүн дээр л төвлөрөөд байгаа байхгүй тий. Яг үнэн тий. Нөгөө хүнээ л юусаа архинаас гаргах гэдэг нь шүү дээ. Тэр хүнийг яаж архинаас гаргах вэ? Яаж уулахгүй байлгах вэ? Яаж одоо үр ширэнд оруулахгүй байлгах вэ? Тэ эсвэл одоо архистаа аваад ирэх юм бол архийг хаана нуух вэ? Эсвэл яаж хаана асах вэ гэдэг гих мэдчлэн. Ерөөсөө нөгөө хүнийгээ архинаас гаргах дээр бүх зүйл төвлөрсөн байдаг. За энэ нэг харамсалтай зүйл нь архины давхар хамааралтай гэр бүлийн гишүүдийн бүр зорилго нь болцсон байдаг. Тэр хүнийг архинаас гаргах зорилготой. Гэтэл амьдрал дээр хүмүүс чинь маш олон өөр зорилгууд байна шүү дээ. Уг нь тийм ээ. Нөгөө хүсэл мөрөөдөл байна, зорилго байна, өөрийгөө хөгжүүлэх зорилгууд байна. За богино хугацааны болон урт хугацааны зорилгууд байж болно. Гэтэл тэр бүх зорилгоо алддаг гэхээр энэ маш харамсалтай байгаа. Ганцхан нөгөө арх удаг хүндэл төвлөрдөг. Зөвхөн асуудалтай хүнэл асуудалгүй болохыг оролддог гэдэг байгаа байхгүй юу тий? Тэр нь маш харамсалтай байгаа. Хамаг цаг хугацаагаа зарцуулдаг энэнд. Ахаа. Яг үнэ тий. Тэгээд нөгөө арх удаг хүмүүс маань болохоор за хэрвээ шаардсан байвал би өнөөдөр яаж арих واخ уу гэж боддог учраас тэр нөгөө нэг одоо энэ нөхцөл байдлыг өөрчлөх гээд одоо тэр хүнийг яавал болохгүй байх вэ? Тэгэл ингээд өмнөөс нь бодоол тэр хүн дээр л төвлөрөөд байна. Тэгэхээр нөгөө хүүхдүүд ч гэсэн яавал аавыг уурлуулахгүй байх вэ? За эхнэр ч гэсэн ээж ч гэсэн за энийг нэг тэр нэг архинаас нэг холдуулаад бодлыг нэг өөрчилчих юмсан гэдэг ингээд тэр хүний тархин дотор орчих гээд тэгээд нөгөө ганцхан л одоо тэр хүндээ л төвлөрөөд байна шүү дээ тий. Бодлын нүртэл өөрчлөлт гэж орлоод байна шүү дээ тий. Нэгэн үний бас яг ярьжсэн л та ингээд хүүхэд нь нэг одоо 7 настай, 6-7 настай л хүүхэд байж л тий. Тэгсэн чинь одоо бага ангийн хүүхэд байгаа байхгүй тий. Тэгсэн чинь тэр одоо нэг найзалдаг одоо тэр сургуулийн ангийнх нь нэг охин ярьж л тий. Манай аав уугаа болсон чинь аавын бие нүгдээд байгаа гэж байна. Тэгээ манай аав уугаад байгаа гэсэн ингээд ярьж л тий. Гэртээ ингээ орой хоолоо идэх үед ингээ чинь хоолоо игээл да аав одоо тэг тэр гэрийг нь ингээ зургатаа үзэл хүүхдүүд нь тоглоал ингээ нэг оройны уур амьсгал байдаг шүү дээ тий. Яг тэр үед нөгөө охин чинь одоо тэрний одоо тэр найзынхаа нэрийг хэлээд тэрний аав нь ингээ ууха болцсон чинь бие нь өвдөд байгаа гинэ гэдэг тий. Тэгсэн чинь тэрийг нөгөө ингээ сонссон ээж нь нөгөө охин руу айгу мух харсан ингээ хялалцсан гэдэг жаахгүй юу. Өөрөөр хэлэх юм бол тэгээ дараа тэр ээж би яагаад хялалцсан бэ гэхээр аавынхаа хажууд чи яагаад ийм юм ярьж гинэ. Чи аавынхаа хажууд архитай холбоотой имийг чи огт ярьж болохгүй гэдгийг үгээрээ хэлээгүй хэрнээ харцаар нь тэр хүүхэд бие хэлэмжээрээ шууд ойлгоод тэгээд тэр хүний хажууд байхдаа ярьж болох яриа ярьж болохгүй яриа гэж байгаад байгаа байхгүй. Тэнгүү тэр хүүхэд охин шууд мэдчихээ. За би сая буруу юм ярьлаа. Аавыг уудгийг мэдээд байгаа шүү дээ тий. Би ингээд нөгөө хүүхэд юм чинь зүгээр найзаасаа сонсон юм л ярьчихж байгаа шүү дээ. Тэнгүүт ээжийн тэр нөгөө муухай харсан одоо тий харцаас би сая аавын хажууд буруу юм ярьлаа. Ээж ингэ дургүй байгаа юм байна. Би цаашаа яг ингэж нөгөө архитай холбоотой юм би ярьж болохгүй юм байна гэдгийг шууд ойлгоод тэгээд ингээ амаа амигчиж байгаа байхгүй юу. За тэнгууд ээж яагаад тэрийг ингэж яриулахгүй гэж одоо муухай харсан бэ гэхээр нөгөө ээж чинь энэ манай нөхөр ингээд одоо уух шалтгаан бүр гарч ирэх гээд байна. Тий одоо ингээд шалтгаан дахиад уучих үедээ гэдэг айдас. Шалтгаан нэмэх гээд байна. Тэгээ энийг сонсоод ингээд энийг бүр үг аваад ингээд би ингээд эндээс гарчаан бол бүр би хамуутай олчих юм байна штэ гэхүй гээд ингээд тэр шууд ингээд мух харсан ингээд. За тэгэхээр яг эндээс юу хэлэх гээд байна гэхээр гэр бүлийн гишүүдийн одоо тэр тоглож байгаа тоглоом тэр хүүхдүүдийн тоглож байгаа тоглоом хүртэл за тэгээд яриа нь хүртэл за тэг одоо тэр ээж хүүхдүүдийн хоорондын харилцаа хүртэл нэг ууж байгаа хүнийг яаж уулахгүй байх вэ гэдэг дээр л төвлөрөөд байна шүү дээ тий. Тэгээ сая хүртэл одоо тэр ээж охин хоёрын хоорондын харилцаан дээр хүртэл тэр дээр чинь нэг юм тааламжгүй юм байдал бий болж шүү дээ. Би хамаагүй шууд хүүхэд би хамаагүй юмыг ярьж болохгүй юм байна. Тэгхийн болвол аав бас болохгүй ээжэд би бас ээж бас энд уурлах юм байна. Гэт нөгөө хүүхэд чинь шууд өөрийгөө ингээд нөгөө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх юм шууд байхгүй болчих шүү дээ тийм. Яг үнэ. Манай байгууллагаас үйлчлэгээ авж байгаа үйлчлүүлэгчдийн ихэнх нь бас нэг зүйл дээр айгу харуулдаг. Тэр нь юу вэ гэхээр өөрийгөө орхигдуулаад тийм ээ хүсэл мөрөөдлөө орхигдуулаад би тэр хүнийг л архинаас гаргах гэд хэдэн жил явчихсан юм бэ.
Би 5 жил 10 жил явчихсан байж тээ. Энэ нэр харуулдаг байхгүй юу. Гэхдээ яг боддоор өөргөө харах юм бол ямар ч үр дүн алгаа гэд. Гэтэл нөгөө хүндээ л ганцхан төвлөрсөн байдаг. Нөгөө хүндээ төвлөрсөн учраас тэр олон жилийг алдчихсан байдаг. Тэр хөөс мэд хоосон зүйлийн араас явчихсан байдаг байхгүй юу. Тэ? Тэгэхээр энэ бол маш харамсалтай зүйл байгаа. Гэхдээ одоо эрүүл гэр бүл дээр бас ямар байх вэ гэхээр энэ байдал нь гишүүн бүрийн сайн сайхны төлөө бүх гишүүд, бүх гэр бүлийн бусад бүх гишүүд яг энэ тэнцүү санаа тавьдаг, халамжийг мэдэрдэг, аюулгүй найдвартай орчин мэдэрдгээ гэдэг байгаа байхгүй тий. Эрүүл гэр бүл дээр. Тэгээ эрүүл гэр бүл маань бол ерөөсөө нөгөө тэр хүүхэд байна уу, эсвэл эхнэр байна уу, эсвэл нөхөр байна уу? Одоо тэр гэр бүл дээр ямар нэг байдлаар бие биенийхээ хүсэл мөрөөдөл, өөрчлөлт, бие биенийхээ дуртай зүйлийг хөгжүүлэх, за авьяас бие чадварыг хөгжүүлэх гэх мэтчлэн яг энэ тэнцвээр халамжийг хайрыг мэдрээд явж идэг ийм гэр бүл байна л та. Тэгэхээр эрүүл ба эрүүл биш гэр бүлийн ингээ харьцуулаад харах юм бол ганц хүнд төвлөрөхөөр гэр бүлийн баг бүх гишүүд нөгөө л яг зөвхөн архины асуудалтай хүндэл төвлөрдөг. Нийцэх гэж оролдож байна. Хөрвүүлж харьцаад байгаа байхгүй юу. Одоо яг ялангуяа түрүүний яран дээрээс ингээ бодоход за яг л нэг урд нь тийм туршлага байсан байгаа байхгүй юу. Ээжд бол хамгийн гол нь архины асуудалтай хүн маань ийм зүйлийг аюул хурдан шүүрж аваад тэгээд ингээ өмнөө барьцдаг. Гэхдээ энэ өвтгийн юм чинь ер нь одоо ингээд архинаас татгалзах хэрэггүй юм шүү гэдэг ингээд хилждэг учраас нөгөө хүүхдийгээ ингээд хязгаарлах гад фильтр тавиад шүүлтүүр тавиад штэ хүүхдийгээ ярих хэрэггүй юм. Өөрөө ч гэсэн одоо энэ дээр гэтэл одоо нөгөө эрүүл гэр бүл дээр яадаг гэвэл одоо аливаа зүйлийг ярихад байгаар нь хүлээж аваад тэнд эрүүл саруул ухаанаар аль нь нээж аавч тэ хүүхдэн чинь ингээд чөлөөтэй ярилцах боломжтой байдаг бол энэ дээр нөгөө ярихгүй зүйл гэж хязгаарлалт тавиад өгöd байгаа. Гэтэл нөгөө архины хамааралтай хүнийгээ уулахгүй тулд сэтлэхгүй тулд гэсэн бодлоор ийм одоо харилцаа бий болоод байна гэсэн. Надад нэг ээж тэгжсэн. Би нөхрийгөө л архинаас нь гарах гад энэ олон жил явж байхдаа том охиноо ямар их асуудал дундуур гарсныг яаж том одоо ингээд гашуунаар бүр алдсныг нь хүртэл мдээгүй байсан. Тэгээ эргээд харсан чинь би надад айгүй харамсалтай санагдсан. Би дэрэгт хүүхдээ хүртэл ямар юм туулаад явж байгааг, ямар асуудалтай нүүр тулж байгааг би мдээгүй өнгөрцөн байж тээ гэж. Тэ? Тэгэхээр энэ бас нэг харамсалтай байгаа байхгүй. Зөвхөн л нөгөө одоо өөрийнх нь үр хүүхдээс бүр даваад асуудалтай хүн дээр л төвлөрөөд шүү дээ, тэ? Тэгэхээр яг эрүүл гэр бүлийн хувьд бие биендээ санаа тавьдаг гэхээр те энэ хүн маань юу хүсэж байна, юун дээр хөгжмөр байгаа юм бэ гэдэг юм дээр нь яг нөгөө адил одоо те санаа тавьдаг болно гэсэн үг шүү дээ. Тэрнээс үүш те за хөө чимээгүй аавчаа уугаад намаа зовоогоод байна одоо дугаа те за эсвэл одоо наад чинь зориулах мөнгө авахгүй одоо тэр архины эмчилгээнийхэр мөнгө нүгэн гэдэг ч юм эсвэл одоо тэр тавьсан одоо үр зээлнийх нь мөнгөний төлнө гэдэг ч юм эсвэл одоо хайсан утасных нь шинэ утас авч өгнө гэсэн гэдэг ч юм. Ингээд яг нөгөө гэр бүлийн гишүүд одоо тэр ууж байгаа хүндээ нийцээд байгаа болвол одоо тэгвэл гэрүүл болно гэх юм бол адил тэнцүү хандна гэдэг чинь за мэдээж яг энэ тэргуунд одоо энэ хүнийг архинаас гаргах гээд байгаа юм байна тий. Гэхдээ энэ нь инглигээд бүх гэр бүлийн гишүүд хэрвээ яг энэс болоод тодорхой хэмжээгээр гэр бүлээс авах хэвээр хайр халамжаа авч чадахгүй байгаа болвол одоо энэ арга болго харагдаж болж байгаа. Яг үнэ. Тэгээд яг одоо тэр нөгөө гэр бүл дотор гэр бүлийн гишүүд эндээсээ одоо хүүхдүүд те за хань жилэн гэрээсээ одоо гэртээ ирээд анхаарлыг авч идэг, хайр халамжийг авч идэг, санаа тавилтыг авч идэг. Өнөөдөр би хичээл дээрээ юу болсон юм бэ те анги дээр юу болж байгаа юм бэ? Миний сэтгэл дотор яг ямар агаад байгаа юм бэ гэдэг дээр санаа тавьдаг. Тэр одоо намайг ингээд би гэртээ ирэнгүүт намайг анхаар сонсч идэг юм аа. За дээр нь би ингээд өөрийгөө ингэж би хөгжүүлмээр байна гэж ярих үед нь гэсэн тэрийг нь шоолохгүйгээр те за чи хизээ юм бэ чадах юм бэ гэд ингээд доош нь хийхгүйгээр байгаагаар нь хүлээж авдаг. Өө тийм үү чамд юм боломж чи ингэж хүсэж байгаа юм уу гэж ингэж дэмжих маягаар яриа те магадгүй тухайн үед санхүү байхгүйсэн ч гэсэн одоо тэрийг нөгөө яг сэтгэл зүйн үед яг яаж дэмжиж өгөх вэ? Ямар боломжууд байж болох вэ гэдгийг бас нөгөө адилхан эрэлхийлээд те яг тэрийг тодорхой ингэж нөгөө хилээд явах нь яг эндээс нөгөө гэр бүл одоо тухайн хүүхэд гэр бүлийн гишүүд над би яг эндээс ингээд санаа тавилт мэдэрч байна. Би энэ гэр бүл дотор бас нэг чухал хүн байна гэдгийг л
одоо мэдрэмжийг өгөөд байгаа байхгүй. Яг үнэ. Тэгээ нөгөө бас үйлчлүүлэгч нар маань харахаар манай сургалтанд хамрагдаж байгаа үйлчлүүлэгч нараас яг нөгөө нэг ганцхан хүн төвлөрөхөө болж эхэлж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэ хэд хэдэн эмэгтэйчүүд маань ингээд яг арх удаг хүндээ хитрхи төвлөрөөд исэн юм байна. Тэрийг л зорилгоо олгочихсан юм байна гэд төвлөрөхөө болж эхлээд хил хязгаараа тогтоож эхлээд тэгэнгүүт яг юу харж ийн гэхээр өөрийнхөө хөгжүүлж болох хэсгээ харж ийн гэдэг байгаа байхгүй юу. Би төлөвлөж чаддсан биш үү? Би ингэх боломжтой юм биш үү? Надад ийм боломжууд байгаа юм биш үү? Миний хүүхэд чинь яг энийг орхигдуулчаад байгаа юм биш үү? Бид хүүхдүүд маань аавтайгаа ээжтэйгээ ийм сайхан харилцаатай явж болох юм биш үү гэдэг ингээ харж эхэлж байгаа гэдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө эрүүл бус эрүүл биш тэр одоо зан харилцаанаас гараад ирэхээр яаж эрүүл байх вэ гэдгийг хүртэл харах чадaltaй болж эхэлж байгаа маш талархууштай зүйл байгаа тий. Харах өнцгөл өөрчлөгдөж байгаа юм л та. Тэр ганцхан архины хамааралтай хүн дээр төвлөрөөд тэгээд тэр нь ямар ч үр дүнгүй байгаад байгаа байхгүй юу. Тэгвэл харин өөрсөндөө олон одоо эхнэр хүн бол өөрийгөө ч бүр гээчдэг. За нөгөө архины хамааралтай хүнээсээ болоод хүүхдүүдэд бас хоёр тал тавьчихдаг штеп. Тэгээд тэгтэл тэр нь үр дүнгүй байвал өнөөдөр би харин надад юу боломжтой юм бэ? Манай гэр бүл дөр хүүхдүүдэд минь одоо юу боломжтой юм бэ гэдгийг хараад харилцаа эерэг болж байна. Эрүүл сарвал ухаанаар энэ аливаа зүйлийг харж яана л гэсэн. Яг үнэ тий. Тэгэхээр за одоо сая бид нар гэр бүлийнхэн зүгээс эхнэрийн зүгээс хүүхдүүдийн тухаас ярьж штэ тий. Тэгвэл яг энд одоо нөгөө ганцхан хүнд өөрт нь төвлөрөөд байгаа нөгөө уугаад байгаа хүнд яг ямар гэдэг юм бэ? Араас нэг жоохон яриа л да тий. Одоо зүгээр ингээл та нэг өөрийгөө одоо тэр хүний оронд тавиад үзэлдээ хүн болгон тань руу чичлээд байвал ямар вэ тий. За чи ингээл өглөө босоод ингээл тий за өнөөдөр юу хийх вэ гэж бодчихлаа. За битээ уучаараа. Тий. За тэгээ нэг олигтойхон шиг эрүүл ирээрээ. Гэл ингээл нөгөө хүний одоо ингээд юу хийх вэ гэдэг юмыг юу хэлэх вэ тий гэдэг юм ингээд заагаад засгаад идэг штэ. Энд чи яг нөгөө ганцхан төвлөрсөн байгааг энд шинж байгаа байхгүй тий. Одоо тэр хүн дээр л ингээд хамаг юм ингээд явж байгаа штэ. Тий. Тэгмүүд бүх юм скандалаад байгаа тий бүх юм ингээд одоо тий яаж бодох вэ хинтээ уулзах вэ юу хийх вэ ямар шийдвэр гаргах вэ ямар сонголт хийх вэ гэдгийг ингээд заалгуулад авах чинь өөрөө хэцүү байгаа даа. Тий штэ тий. Тавар амралтын хүний өнцгөөс ингээд ярихаар голд нь байгаа хүн ингээд тойглуулад байгаа юм шиг сонсогдоод байж магадгүй тий. Тэр хүн ингээд сайхан жаргалтай хөвтчихээл ингээд тойглуулад байгаа юм шиг яг ингээд сонсогдож болох юм. Гэтэл яг одоо ингээд ууж байгаа хүн дээр хэрвээ өөрсдөө тий ингээд голд нь байгаа хүн дээрээ бодох юм бол байнгын ингээд нөгөө нэг юм заалгуулаад шүмжлүүлээд ингээд байхаа хүн ер нь нөгөө нэг юм өөрийгөө хамгаалах юм босгоод ирдэг шүү дээ. Бараг ингээд тэндээс ингээд нэг ийм сум ирвэл би ингэж бамбагаа хаана гэдэг. За эндээс ингээд ирчих магадгүй гэл хэн намааг бэлэн байдал тий хэн намааг өөлөх нү хэн надад миний юу бодох юу шийдвэр гаргахыг заах нү гэдэг ингээд эн чинь өөрөө айгүй нөгөө юм хувь хүний өөрийнх нь одоо чөлөөт сонголт эрх чөлөөг ингээд нэг бомбчж байгаа байхгүй. Тэгэхээр яг энийг бас бид яг ойлгох хэрэгтэй болж ирж байгаа. Яг уугаад байгаа нь буруу байна тийм сайхан бол биш байна. За би ингээд уучаад өчигдөр ингээд шүн хагсан тавьчихсан. Тэгээ ингээд орилж хашгирцсан ч юм уу эсвэл гэрийнхнийгээ шүмжин утуулаагүй ганцаараа байхын яриад өгүүлсэн тий. Яг зодоонуудээ болоогүй ч гэсэн ингээд чанга ярьсан ч юм уу тий ингээ ганцаараа яриад өнгөрцөн ч юм уу ингээл түнхэн савд уургаал тий чанга яриад ингэсэн бас байж болох юм. Тэгээ ингээд яг энэ хүн маань өглөө босохтой айгу гимшилтэй сэрдэг байхгүй. За би өчигдөр шөнө юу хийцэн бол тий ингээл ингээд яасан болоо гэд ингээд нэг юм хийсэн зүйлдээ айгу гимшилтэй гэрийнхнийхээ царайг ингээ харж чадахгүй ингээ тийм гимшилтэй ер нь би сэрдэг. Тэгэл ингээ за яасан бэлээ гэл ингээ өчтөр босон юм ингээ санах гал ингээ ядаал тий өөрийгөө буруутгаал би үг нь уухгүй гэсэн чинь яага уучих та гэл ингээ тий. Тэгээ ингээ гимшилтэй өөрийгөө буруутгалтай ингээ байж итэл за тэгээ эрүүний шүл ууж эхэлнэ тий. За яг өөр нь одоо тий би ямар арчаагүй байгаа юм би яага болохгүй байгаа юм. Өчигдөр юу хийсэн яа зовоосон бэ гэд ингээд яг иймэрхүү юмнуудыг сонсоод ингээд нэг тий 30 минутаас цагийн турш зарим 2 цагийн турш юм ингээд өглөөж ингээд сонсоод ингээд тий. Тэгээд ингээд тэр чинь нэлээд гимшилтэй өөрийгөө буруутгасан санаа зовсон ингээд байж идэл тий. Тэгээд гэрээс гарах ч идэл за одоо чи ингээд битгий уучаараа. Тийш битгий одоо ингээд тэрнтэй битгий уулзаараа гэл ингээд тий. Тэгэнгүүт яг эн чинь нөгөө яг би чинь бас нэг юм одоо энэ гэрийн өрхийн тэр хүн байгаад байдаг тий. Тэгээ би чинь бас гэр бүлээ нэг авчих гоо зүтгээд байдаг, ажил хийгээд байдаг, ингээ болох гээд байдаг. Би чинь бас нэг одоо тий тухайн одоо хүний хувьд ингээ
тэр хүн ч бас нэг эрхүнгээ байгаад байгаа байхгүй тийм ингээд бас одоо бахархал байна, өөрийгөө үнэлэмж байгаад байна. Гэтэл нөгөө гэр бүлийнхний зүгээс нэг юм өсвөр насны хүүтэй ярьж байгаа юм шиг нэг юм хандлагатай яриад байгаагаа гэр бүлийнхэн эхнэр нь мэддэггүй байгаад байдаг шүү дээ тийм. Гэтэл нөгөө хүнээ тусахтаа өсвөр насны хүүтэй ярьж байгаа юм шигээр ингээд нэг юм үл томсорсон нэг хүлээн зөвшөөрөхгүй байдал тийм. Яг иймэрхүү юмнуудыг сонсохоор хүн чинь ингээд нөгөө нэг юм өөрөө эмзэг байгаад байна, буруу юм хийсэн байх. Гэтэл яг ингээд тэр чинь өөрийг нь үл томсорсон хандлагаар яриад ангууд ингээд эргүүлээд ингээд өөрийгөө хамгаалах юм босгочоод байгаа байхгүй тий. Ханаа босгочоод байна. Гэтэ ингээд мэдээж яг өглөө босоод ингээд тэр мэдрэмжээ шууд илэрхийлэхгүй шүү дээ. Тий. Тэрийг ингээд хаацсан байдаг, мэдрэмжүүдээ ингээд нууцсан байж байдаг. Тэр яг өөр төрөө төвлөрүүлсэн ингээд тэг уг ингээд бүх анхаарлыг татаад байгаа юм шиг боловч нөгөө төвөр бас ингээд эн чинь энэ хүндээ бас ингээд юу хийхээ заагаад байна тий. Хинтээ уулзахын заагаад байна. Тэг мөнгөө яахыг нь одоо тэг яаж зарцуулахын хүртэл ингээд хянагдаад байгаадаа эн чинь өөрт нэг үндэ тухгүй байгаа. Чамайг ярьсан чинь надад нэг ахын яриа санаанд орчлоо. Тэр ах нэг 20 гаруй жил арх болсон. За тэнгүүтээ нөгөө нэг өглөө ингээл яг за би одоо яачлаа гэл ингээл хэцүү мэдрэмжтэй ингээл сэрээл те сэрэнгүүт нөгөө гэр бүлийнх нь ингээл цэта чи өчигдөр тэгсэн даа гэл нөгөө эрүүний шүлэг уулгаад эхлэнгүүт тэрийг бүр сонсомооргүй чихээ дармаар тэгээ дээрэс нь бүр тэрнээсээ болоод амар ичээд бүр газрын гавар орчмоор санагдаад тэнгүүтээ тэр ичгүүрийн мэдрэмжээ мэдрэхгүй тул ахиад уумаар санагддаг гэж надад хэлжсэн байхгүй юу. Ер нь бол нөгөө эрүүний шүл уулгах гэж яагаад хэлээд нэг л одоо юу ч хэлэхгүй байг гэж байгаа биш тий. Гэхдээ энийг болохоор яг тэр одоо асуудал нь өөрт нь тухайн одоо эхнэрч юм уу хүүхдэд одоо ямар байсан бэ гэдгийг өөр дээрээ ингээд надад ийм хэцүү байлаа. Өчигдөр одоо энэ тамаг ингээд уугаад ирсэн чинь би ингээд гомдлоо. Ингээд айгүй гонлаа гэдгийг ингээд өөр дээрээ төвлөрч ингээд хэлэх нэгдүгээрт хоёрдугаарт за ингээд чи өстө өчигдөр тэглүү одоо би тэгвэл чамаг өстө өнөөдөр би өстө нэрэ яг чиний үзүүлсэн юм би үзүүлмээр гэсэн юм дотроос уур бохомдол өөр ирэхгүй дөрдөг байхгүй юу. Энэ болохоор нөгөө эрүүл биш харилцаа болчиход байгаа. За нөгөө хүн буруу хийвэл адилхан буруу хийгээд байвал эн чинь цашаал болом яваад байна шүү дээ. Тэгээ гэр бүлийн харилцаа бүр хэцүү болно тий. Үнэхээр чи ингээд намайг аягүй гомдоолоо надад аягүй хэцүү байлаа гэчээд тоон өдөр тэр хүн эрүүл байвал тэр хүнд хүндэтгэлтэй бөгөөд одоо нөгөө нэг өрхийн тэргүүн гэсэн одоо өнцгөөс нь бас харьцдаг гэдэг байгаа байхгүй юу. Нөгөө заагаад ийн гэдэг чинь өрхийн тэргүүн биш болчихлоо шүү дээ тий. За бусдын хажууд ингээд аягүй тийм загинсан, буруусаа арцсан, ялсан байдлаар ингээд харьцаад тахаар нэг юм гин буруутан гинт хэрэгтэн яг нь үнэхээр тэр бол хэцүү байдаг. Гэлээ гэхдээ энд харилцааны нөгөө алдаа нь нөгөө хүнийгээ болон ингээд сэтэлжүүлдэг гинэ. Тэгвэл би яадаг дахиад дуу. Бүр ингээд зөрмөр өөрөө буруугаа мэдээд байгаа мөртлөө зөрмөр санагдаад байдаг гэж одоо энэ архины хамааралтай хүмүүс маань хэлдэг байхгүй. Харин нөгөө эмэгтэй хүнийг нөгөө зөөлөн хатуугаа иддэг гэдэг. За тэр нөгөө өөрт хэцүү байсныг хэлэх нь зөв. Хэлэхгүй явах юм бол өгшин. Гэхдээ харин тэр хүнийг бас хүндэтгэлтэйгээр одоо хин нэг хүн найз нэг хажууд нь байх юм бол өрхийн тэргүүн шиг хүндлээд найзынхаа найзууд найзын бас хүндлээд ч юм уу те. Ингэж харилцахаар ингээ гэр бүл дотроо би бас өрхийн тэргүүн хэвээрээ байна те. Би бас нэг эрх юм байна гэд. За тэгээд ингээд өнөөдөр би чамаагаа ингээд эрүүл ирнэ гэж бас ингээд хүлээж байгаа шүү. Би тэгч гэдэг юм уу юм сайхан урамшуулад тийм одоо сэтгэлийн тэнхээтэй болоход л энэ нөгөө эрүүл харилцаа маань чухал байгаа. Заримдаа нөгөө яг ийм яриаг сонсохоор хүмүүс нэг юм үлгэрийн юм яриад байгаа юм шиг тий. Үнэхээр энэ боломжтой юм уу гэд нэг юм агаарын сонсогдоод байдаг л да. Гэхдээ үнэхээр энэ боломжтой тийм ээ. За энэ чинь яг юутай адилхан байгаа даа нэхэр нөгөө байгалийн зохицолт бол одоо адилхан болоод байгаа тийм. Бороо орж иж за тэр гол ус одоо тий урсна. За тэгээд тэр зүлэг ногоо ургана. За тэгээ гол ус урсж чинь зүлэг ногоо ургаж байна гэдэг чинь нөгөө дахиад нөгөө одоо тий гол одоо урсах тэр боломжийг бүрдүүлээд байна. Тэгэнгүүтээ ингээд нөгөө тэр гол чинь ингээд буцаа дээшээгээ ууршаад байгаа байхгүй. Тэгээд дахиад бор орж байгаа тий. Яг эн чинь ингээд нэг юм цикл яваад байгаа байхгүй. Яг үнэ тий. Би яг одоо тий яг шууд өнөөдөр шууд ингээд үр шимэн гарахгүй гэж магадгүй юм. Гэхдээ миний
хүнтэй харилцаж байгаа харилцаа эргүүлээд би яг тэрнийхээ үр шимийг би авч л байж Тийм шүү дээ. Тэгэхээр яг одоо ингээд та хэрэгжүүлэнгүүт шууд маргааш нь үр дүн гарахгүй ч магадгүй. Гэхдээ юуг одоо нөгөө нэг амьдралдаа бий болгоно тий оролдонд хичээн эргүүлээд та тэрнийхээ үр шимийг заавал хүртэж хүртэж байдаг тий. Энд чинь өөрөө авах өгөхийн л нөгөө амьдралын зарчим хууль байгаа байхгүй. Тэр эндээс та өөрийнхөө гэр бүл дотор яг юм эрүүл харилцааг бий болгоё тий гэж л бодож байгаа болвол энэ нөхрийг л архинаас гаргачвал энэ уудаг хүнийг ухаа болгочвол манай гэр бүл гоё болох гээд байна гэдэг ингээд нэг явцсан утгаар ойлгоо тий тэр өнцгөр харахаа болоод харин яг үнэхээр миний хандлага ямар байгаа юм бэ? Манай гэр бүл би ч гэсэн өөрөө яг юм гэр бүл дотроосоо яг юм бүрэн дүүрэн яг юм анхаарал халамжийг авдаг юм уу? Манай хүүхдүүд ч гэсэн яг ингэж авдаг юм уу? Яг одоо энэ уугаад байгаа манай хань ижилч гэсэн яг юм тэнцүү байгаад байна уу те? Тэр яг тэгвэл яг юуг би алдагдуулаад юун дээр хитрхээ баланс алга болгоод байгаа юм бэ? Гэдэг дээрээ ингээд нөгөө нэг томоор хараад тэгээд яг ингээд нөгөө нэг гэр бүлийнхаа бүх гишүүдэд анхаарал тавих ингээд ирэхээр тэгээд өөрийнхөө одоо тийм ингээд нөгөө нэг юм харилцаан дээрээ анхаарад ирэнгүүт өөрөө эн чинь нөгөө нэг юм сая миний хэлсэн те байгалийн цогцлогоо те өгөх авахын энэ амьдралын зарчмын дагуу энэ үр шим нь бол заавал ирдэг. За энэ тухай ч гэсэн манай эмгтээчүүд те манай энэ гэр бүлийн хүмүүс маань бол яриад байгаа штэ. Чамаг ярьжсэн чинь надад нэг ийм зураглал орж ирж байна л да. Ер нь ингээл гэр бүлэрээ те за хоёр хүүхэдтэй эхнэр нөхөр хоёр ингээл замд гараа явж ээж л дээ. За гэтэл нэг айгүй гүн гүнзгий ангал руу унчлаа. Тийм ээ. Тэгээд тэр гүн гүнзгий ангал руу унчаад байжсэн чинь нэгнийгээ буруутгаал нэгэн дээрээ төвлөрөөлтэй чамаас болж байгаа нь чи ёстой урд явж байгаад бид нэрийг давуулаад орчлоо. Чи тгээггүй байсан бол гээл ингээд байгаа нь англаас гарах уу? Тэ? Мэдээж гарахгүй штэ. Чийл дэгсэн, чийл ингэсэн гэдээвэл хизээш тэр англаас гарч чадахгүй. Харин англаас гарахын тулд гэр бүлийн гишүүн болгон юу хийх вэ? Хэдүүлээ яах вэ? Ямар арга зам хайх вэ? Хин нэг нь одоо нэгнийхээ мөрөн дээр гიშгдэг юм уу? За эсвэл тэнд нэг нөх ухаж гიშгэх юм гаргадаг юм уу? Эсвэл тэнд нэг хад байна гэж бүгдээрээ ингэж хамтдаа яг сэтгэжээж тэр англаас гарах гээд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг энэтэй адилхан нөгөө нэг надаа нэг ах ярьжсэн. Би яагаад архинаас гарах сэтэл төрсөн бэ? Хамгийн анх тэр бас л нэг 20-30 жил архи уцаа ах байсан тий. Яагаад би архинаас гарыг гэдэг шийдвэр гаргах надад найдвар төрсөн бэ гэхээр тэр аагаад очихт нь шууд тэр нэг эмч амар хүндэлсэн гэж байгаа байхгүй тэр ахыг. Зүгээр нэг годамжны архичин ороод ирлээ гэдэг байдлаар хандаагүй маш хүндэтгэлтэй хандсан. Намайг хүн ёсоор үзсэн. Тэр үед би шийдвэр гаргаад би архинаас гарыг гэдэг одоо шийдвэр дээр хүрж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс гэр бүлийн тэр одоо өрхийн тэргүүн байна уу эсвэл ээж нь байна уу хин арх уугаад байна тэр хүнийг хинч хараад чичилж чадна. Хинч хараад бүх үгийг хэлж чадна штэ. Тэ? Чи тэгж уудаг, тэгж яадаг, тэгдэг, тийм өрөнд оруулдаг. Хинч хараад тэгж буруутгаж чадна. Харин тэр хүний талтан зогсох хүн байна уу? Гэтэ талтан зогсороо гэдээ арх аваад өгөөрэй гэдэг үг бол биш шүү дээ. Өөгшүүлэх талаар яриад байгаа биш. Тий, өрөвдөөрөө гэдэг байгаа биш. Хамгийн чухал нь зөв харилцаан дотор зөв хэл хязгаараа тогтоогоод цаашаа яваарай. Цаашаа англаасаа хамтдаа гэр бүл гараарай гэдэг байгаа тийм. Архины хамааралтай гэр бүл бол англаас гарах хэрэгтэй тийм. За тэгэхээр ер нь бол хэдүүлээ нэг шинж тэмдэг дээр нь нэлээд удаа ярьлаа штэ тий. Ганцхан хүнд төвлөрдөө. Эрүүл биш гэр бүл дээр. Арх удгал хүндээ төвлөрөөд нөгөө үнэл архинаас гарахыг өсөөд байдаг. Харин эрүүл гэр бүл дээр гэр бүлийн гишүүнийг бүр эн тэнцүү хайр халамжийг авдаг. Бүх хүний сайн сайхны төлөө байдаг гэж тийм ээ. За хүүхдүүдөө эхнэр за нөгөө уудаг хүнийхээ төлөө ч гэсэн сайн сайхны төлөө үйлчилж эхлэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг сонсоор хүмүүс нөгөө агаарын зүйл боломжгүй зүйл яриад байна гэдэг. Гэтэл яг үнэндээ нөгөө хүн л бол хүн шүү дээ тий. Тэр хүн маань хүндэтгэлийг бас хайр халамжийг авах хэрэгтэй. Тэгээд энийг яг харин хүмүүс нөгөө нэг өөгшүүлээд байна уу эсвэл тий буруу харилцаад байна уу гэдгийг мэддэггүй. Харин мэдээд гэр бүлийн гишүүд маань энэ дээр ажиллаж чадах юм бол тий бүх хүний байр сууриас одоо хүүхдүүдээ өөрийгөө орхигдуулахгүйгээр бас нөгөө арх удаг хүний хүндлээд яаж харьцах вэ гэдэг арх ууж явах үед нь чинь боломжтой болж чадна шүү дээ тийм ээ. За ер нь бол уухгүй л болчвол манай гэр бүл эрүүл болох гэдэг нь биш. Ууж явах үед нь хүртэл гэр бүлийнхаа харилцааг эрүүл яаж болгох вэ гэдэг дээр бас ажиллаж болно гэдэг байгаа тийм.
За тэгээд өнөөдрийнхөө подкастыг дуусгах уу? За тэгээд ер нь 2-3 шинж тэмдэг яриа гэсэн чинь нэг л шинж тэмдэг дээр төвлөрж ярьлаа. Тэгэхээр танаа гэр бүл нэг хүн төвлөрсөн байна уу эсвэл гэр бүлийн гишүүн нэг бүрийн сайн сайхны төлөө байна уу гэдгээ та нэг анзаараад үзээрэй. За баяр та. Баяр та. За баяр та.